We have already learned all the English phonological rules. Бид нар одоо англи хэлний авиа зүүн бүх төрмүүдээ үзээд дууссан. Тэгэхээр өнөөдрийн хувьд бол бүгдээрингийн нэгтгэхээ сайхан дүгнэлж үзье. За нэгдүгээрт нь болохоор үгийн эцэст орсон и үсийг уншигдахгүй гэдэг дүрм үзсэн. Name. За дараа нь болохоор давхарлаж орсон өө үсгээс үү гэдэг авиа гарнаа. Room гэж. За тэгэхээр одоо бид нар англи хэлний бүх авиа зүүн дүрмөө үзээд дууссан учраас дараа нь одоо хүнд заахтаа өөрөө ч гэсэн мэдрэх үднээс одоо бүх одоо авиа зүүн дүрмүүдийнхаа тодорхойлтыг багшгаа харж агаад маш сайн хэлж сурах хэрэгтэй. За тэгээд одоо давхарлаж орсон өө үсгээс үү гэдэг авиа гардгаас зөрдөг, гажирдаг хоёр хүн үг байдаг. Тэр наагаар уншдаг цус болон үер гэдэг үг. Blood, flood. За мөн одоо давхарлаж орсон өө үсгийн араас үгийн эцэст аар үсэг ороод ирэхээр одоо энэ маань урт оогоор уншдаг. Доо хоёр хүүгийг цээжлэрэ гэсэн хаалга flow гэдэг нь одоо шат мөн одоо уучлаарай шал мөн одоо давхар гэсэн үг. За мөн одоо нэг үетэй үгийн эцэст орсон y үсгээс I гэдэг авиа гардаг. My, миний, fly, нисэх, dry, хуурай, sky, тэнгэр гэх мэтээр. Харин 2 болон түүнээс дээш үетэй үгийн эцэст орсон y үсгээс I гэдэг авиа гардаг. Secretary, нарийн бичгийн дарга, security, хамгаалалт. За мөн одоо англи хэлний 20 гэгүүлэгчээс дуудагдах тохиолдолд нэг үсгээс нэг л авиа гардаг 16 тохиолдол байдаг. За жишээ нь тэр нь болохоор B үсгээс B, V үсгээс тийм ээ V, за T үсгээс T гэх мэтлэнгээр 16 авиа байдаг. За дараа нь C үсгийн дөрвөөр бид нар C үсгийн араас M их шиг ороод ирэх юм бол M их шиг гэдэг нь болохоор I, E, Y ороод ирэх юм бол эсээр уншдаг. City, hot. Харин C үсгийн араас R их шиг буюу G хүлэгч A, O, U ороод ирэхээр K гэж уншдаг. Carpenter. За мужаан, cotton, хүндав, cat, огтлох гэх мэтээр. За G үсгийн араас M их шиг ороод ирэхээр хатан монгол J-гээр уншдаг байгаа. Gentleman, боловсрол, Jim, за биеийн тэмрийн танхим. Харин G үсгийн араас R их шиг юм уу G хүлэгч орж ирэх мөн үгийн төгсгөлд бол G-гээр уншдаг байгаа. Garden, цэцэрлэг, gun, буу гэх мэтээр. Good, сайн гэж. За харин G үсгээр уншуулахгүй G гэдэг авиагаар уншуулахгүй G-гээр уншуулахын тулд U үсэг жиргэлдэг. Дуу гаргадаггүй U үсэг жиргэлдэг зарчим байдаг. За тэгээ guitar гэж гитар хөгжим. Хэрвээ U үсэг байхгүйсэн бол бид нар энийг G үсгийн дүрмээр guitar гэж унших гэдсэн тийм ээ. За тэгэхээр leak гэж үгийн эцэст орсон И үсэг уншихдаггүй юугээс нь авиа гарахгүй. Лигүйе, сэлэнгүйе гэж уншиж болохгүй. Leak, сэлэнг, plague гэх мэтэр уншдаг үгнүүд байдаг. За X үсгийн дүрмээр болохоор үгийн эцэст орсон X үсгээс X гэдэг авиа гардаг. Box, хайрцаг, fox, үнийг гэх мэтэр. Харин үгийн эхэнд байгаа X үсгээс бол Z гэдэг авиа гардаг. Xerox гэж. За Xerox гэдэг төхөөрөмж байдаг. За И үсэг ороод X үсэг ороод их шиг ороод ирэх юм бол Giz гэж уншдаг байгаа. Exam, шалгалт, exactly, яг гэсэн үг. За харин гэгүүлэгч ороод ирэх юм бол гэсээр уншина. Expensive гэж. Expensive гэдэг маань үнэтэй. За хоёр үсэг нийлж ягаад нэг авиа гаргадаг 3 тохиолдол англи хэлэнд байдаг. PH-ийн нэлэмжээс phone, утас SH-ийн нэлэмжээс иш, shop, дэлгүүр. За NG-ийн нэлэмжээс үгийн хамрын сон, дуу гэх мэтээр. Харин хоёр үсэг нийлж ягаад 3 авиа гаргадаг англи хэлэнд 2 тохиолдол байдаг. Тэр нь болохоор CH-ийн нэлэмж нэгдүгээрт нь. За CH-ийн нэлэмжээс цэвэр англи гаралтай үгнээс ч гэдэг авиа гарна. Chess, шатар, chest, цээж, авдар гэх мэтээр. Харин латин гаралтай үгний CH-ийн нэлэмжээс K гэдэг авиа гарна. School, сургууль, scholarship, тэтгэлэг гэх мэтээр. Харин Франц гаралтай үгний CH-ийн нэлэмжээс иш гэдэг авиа гардаг. Champagne, ориглон дарс, chef, ахлах тогооц, машин, за суур машин. За хоёр үгийн дунд орсон TH-ийн нэлэмжээс хаздаг D гэдэг авиа гардаг. Fed, өд, fad, аав гэх мэтээр. Харин туслах үгсийн аймгийн үгийн эхэнд болон эцэст орсон TH-ийн нэлэмжээс хаздаг Z гэдэг авиа гардаг. This, in, that, тэр гэх мэтээр.
Үндсэн үгсийн аймгийн одоо нэр үг, тэмдэг нэр, тооны нэр, үйл үг байх юм бол сэгдгүйсээр уншдаг. Think, I think гэж. Би бодож байна. Youth, залуучууд гэх мэтээр. За дуудагддаггүй тохиолдлууд буюу silent letters гэж байдаг. N үсгийн өмнө орсон K үсгийг хизээч уншдаггүй. No, know гэж уншихгүй. No, мэднэ. I know, би мэднэ. I don't know, би мэдэхгүй. Knife, хутга гэх мэтээр. За мөн одоо N үсгийн урталд орсон G үсэг уншихдаггүй. Тийм учраас энэ гарын үсгийг зурах. Sign, champagne гэх мэтээр. За L-ийн артлыг F болон M уншигддаггүй. Тугал гэдгийг calf. Яна уучлаарай, L нь уншигдаггүй. За тугал calm, тайван дүлгөө. За OLK нийлэмжээс болохоор ok гэдэг ав гардаг. Walk, алхах, talk, ярих. Talk English гэдэг сургалтын төв байдаг. За энэ M үсгийн арын B үсгийг уншихгүй. Com гэж хэлнэ. Bomb гэж. Пөмбөр самыг com гэдэг. За S-ийн арын T-г бас уншихгүй. Listen. Listen гэж уншдаггүй тийм ээ. Listen. За R-ийн арын H үсгийг уншихдаггүй. Rhythm. За хэмнэл гэсэн үг. За S үсгийн урталд байгаа P үсэг үгийнх нь уншигдаггүй. Psychology, psychology гэж уншихгүй. Psychology, сэтгэл судлал. За тэгээд дараа нь болохоор R-ийн өмнө байгаа W үсэг уншигдахгүй. Write, бичих. Wrangler, cowboy гэх мэтээр. За W үсэг ороод H үсэг ороод O гэдэг аваа гэвэл их шиг ороод ирэх юм бол W нь уншигддаг. Whose, хэний, who, хэний, хэн, whom, хэнд, хэнийг гэж. Харин O-гээс бусад төрлийн их шиг ороод ирэх юм бол эсрэгээрээ H нь уншигддаг. What, ямар, юу, why, яагаад, which, аль, when, хизээ гэх мэтээр. За T-ийн өмнөх юм B уншигдахгүй. That, or, that эргэлзэх. За тэгээд одоо үгийн дунд болон эцэст орсон H-ийн нийлэмжээс аваа гарахгүй. High, өндөр, night, шөнө. Харин үгийн эцэст орсон H-ийн нийлэмжээс F гэдэг уруу шүдний аваа гардаг. Цөөхөн үг байдаг. Тэрний нэг нь enough, хангалттай, laugh, инээд. За E үсгийн араас нэг L юм уу давхар L ороод ирэхээр O-гоор уншина. Also, мөн түнчлэн. Ball, бөмбөг гэх мэтээр. За тэгээд L үсгийн дүрмээр L үсгийг өргөлтөд үеэс нэг гэгүүлэгч тусгаарлаж ивэл задгаа үеэр уншдаг. Title, candle гэх мэтээр. За тэгээд энэ одоо энэ цол хэрэгэм гарчиг гэсэн үг. За мөн одоо IND гэдэг одоо нийлэмжээс бас задгаа үеийн аваа гардаг. Mind, оюун санаа. За энэ завсрын үсгүүд yard, ёо, юу гэдэг аваанууд үүсдэг байгаа. За задгаа үе гэж байдаг. Игшгээр төгсөж байгаа үед бол цагаан толгой үсгийг өөрийнхөө одоо дуудлагыг хадгалдаг. Цагаан толгой тэмцэс name, bone, гэдгээр нь л уншаад явчихна. Yes, he, like гэж. За битүү үед болохоор A үсгээс байлдаг. Cat, hot, халуун, hen, эмтахи, big, том гэх мэтээр. Мөн энэ хоёроос гадна 3 дахь хэлбэрийн үе гэж байдаг. Их шиг ороод R үсэг орцсон байвал car, өвгөр дар орвол o, con, эрдэнэ шиш, heard. За бусад тохиолдолд нь болохоор өвгөр уншина. Heard, сүрэг, hurdle, сад, бэрхшээл. За эхний их шиг үсгийн цагаан толгойн дуудлагаараа дуудагддаг 8 одоо хос их шиг байдаг. Meet, танилцах, meet одоо энэ мах, boat, зав, pay, төлөх, paint. За тосон будгаар зурах, усан будгаар зурах, suit, костюм бичиг, kidney, бөөр гэх мэтээр. За үгийн төгсгөлд орсон TURE-ийн нийлэмжийг ч гэж уншдаг. Nature, culture гэдэг. За харин SSION, TION гэх мэтийн одоо нийлэмжээс бол шин гэдэг аваа гардаг. Тэгэхээр одоо mission гэдэг маань элч. За тэгээ эрхэм зорилго, nation, үндэстэн, patient, төвчээртэй, өвчтөн гэх мэтээр. За W үсгийн араас A үсэг ороод ирвэл O-гоор уншдаг. Want, хүсэх, want, хэсэх, want. W-гийн араас Ö ороод ирвэл эсрэгээр наагаар уншина. Want, гайхах. За W үсгийн араас Ö ороод R ороод ирэх юм бол урт Ö-гоор уншина. Word, үг, world, дэлхий гэх мэтээр. За тэгээд Ö-гийн араас I, O-гийн араас Y ороод ирвэл ой гэж уншдаг.
oil, тос, boy, хөвгүүн гэх мэтээр. За өвгийн араас юу үсэг ороод ирэхээр 3 янз зай гадаг байгаа. House, байшин, soup, шөл, country, улс их орон. За тэгээд нийлэмж болдгоо хос ишгүүд байдаг. Тус тусдаа уншигддаг. Юугийн араас graduate гэхэд хоёулангийн уншдаг. Сургууль төгсөх. За тэгээд lion гэж уншдаг. За энэ маань lion гэж уншихгүй. За мөн одоо SIOUS гэсэн төгсгөл байх юм бол бид нар ямар ч их шиггүйгээр нэг одоо уншина. Delicious, delicaous гэж болохгүй шүү дээ. Delicious амттай гэх мэтээр. За OWE байх юм бол AW гэж уншдаг. Towel гар нүрийн алчир. Towel цамхаг. За ээж үсэг заримдаа уншигддаггүй тохиолдлууд байгаа. Тэрний нэг нь болохоор цаг гэдэг үг. AW. How гэж болохгүй. Honest үнэн шудраг. Honest гэж болдгоо. Тэгэхээр бид нар одоо 2 үетэй үгийг 2 вааж, 3 үетэй үгийг 3 вааж, 4 үетэй үгийг 4 вааж, 5-ын 5, 6-гийн 6 вааж уншдаг гэдэг дүрмүүдээ бас баримтлаас олчих хэрэгтэй. Энэ бүх дүрмүүдийг хаанаас хараад таньдаг, хүнд хилээд өгдөг байх хэрэгтэй. Эргэлзээ төрөх үед бол бүгдээргийн сайн мэддэг байх хэрэгтэй шүү. Баярлалаа.